Парис. Үлгэр домгийн хот, хүсэл мөрөөдлийн хот. Парисаас өөр хаач ийхүү гоо сайхнаар онгодон хөглөж сэтгэлэн баясгах билээ. Жохомгүй эндэл Oriflame компани Алтан баг хуралдаан зорин ирсэн хамгийн амжилттай ажиллаж буй 2000 түншийн хуран цуглуулсан юм. Нийт онгоцны буудлын ажилтнууд араараас нь хөврөх зочдон өгтөн авах гэж нилээдгүй сандарч байлаа. Хамгийн шилдэг зочид буудлууд сэтгэлд таатай бэлгэсэлд цаг хуурийн тааламжтай байдал. Хүндэтгэлийн үдшилэг Парис хотын спортын ордон буюу нийслэлийн хамгийн уужим цэлгэр талбарт болж байна. Энд янз бүрийн мюзикл тоглолт, мөсөн шоу, концерт, боксчдын халз тулаан болдог. Харин өнөөдрийн хувьд энэ талбар зөвхөн Oriflame компанийн л нээлттэй байгаа билээ. Үйл явдлын төвд шинэлэг мэдээллийн дунд байж Oriflame компани ойрын үед ямар бүтээгдэхүүн гаргахаар зэхэж байгааг мэдхээс илүү сонирхолтой юу байж болох вэ? Энэ бол нүд алдан шин бүтээгдэхүүн. Oriflame компани албан ёсны нүүр удагч шилдэг Янус Врамлийн нүүр будалтын нууц зэрэг шин сэргийг мэдээлүүд байсан юм. Сүүлийн үед ажиглагдж байгаа гоо сайхны тренд бол нүүрний арьсны өнгөний өөрчлөлт юм л да. Толгор гэлцэх нүүрний арьсны өнгө баг зэрэг мат болж торгон зөөлөн өнгө аястай болон өөрчлөгдөж байгаа. Энэ Oriflame компани санал болгож байгаа суур ингэсэгтэй сайн зохицож байгаа тренд бөгөөд манай суур ингэсэг нүүрний арьсыг чигшүүлж амьсгалуулдагаас гадна нарны түнээс хамгаалдаг үйлчилгээтэй 25 SPF хамгаалалттай юм. Энэ ингэсэг нь таны арьсны төрөл хөнгөтэй гайхалтай уулзаж нүрийг тань төгс төгөлдөр харагдуулах болно. Нүүр будалтын олон трендүүд гарч иж байгаа боловч миний анхаарлыг ихээр татсан тренд бол фанк стил юм. Энэ нь смоки нүдний будалт. Залуу хөлтөдөд гадагшаа гарч клубт ороход энэ нүүр будалт тохиромжтой байж болно. Өөр нэгэн тренд бол Hitchcock-ийн хуучин кинонуудаас сэтвлэгдсэн нүүр будалт бөгөөд үүнд төгс төгөлдөр тод нүд, хөмсөг, уруул занхилдаг. Би энэ трендэд маш их татагддаг. Учир нь энэ бол цэвэр гоо үзэсгэлэн. Миний хамгийн их анхаарал тавьдаг гоо сайхны хэрэгсэл бол сормосны будаг. Гэхдээ тэр дотроо хамгийн дуртай нь Oriflame-ийн Wanderlust сормосны будаг. Би түүнийг авч яваа л да. Энэ бүтээгдэхүүн хамгийн их борлуулалттай гоо сайхны бүтээгдэхүүнээр шалгарсан. Учир нь түүний чанар нь дээд зэрэглэх юм. Би эмэгтэйчүүдийг чухал уулзалтанд гарахдаа энэхүү сормосны будгийг зайлшгүй хэрэглэхийг зөвлөж байна. Түүний чанарт эргэлз хэрэггүй. Баг хурлын хөтөлбөрт мөн усан онгоц хөлөглөн Сяна мөрнөр аялах романтик зугаалагч багтсан билээ. Энэ бол тийм биелэж боломгүй мөрөөдөл бол биш. Үүндээ болсон нь бол маш их амархан. Тэгээд хүн болгон өнөөдөр ч гэсэн Oriflame-ыг сонгоогүй байгаа хүн болгон бол энэ гайхамшигтай 3 орноор дамжсан усан онгоцны аяллаар бол явах бүрэн боломжтой. Oriflame-ийн амин дэмийн вэлнес сурлыг хэрэглэснээр та сайхан харагдах төдийгүй бие таньч сайн эрүүл чирэг байна. Oriflame-ийн байгалийн тэнцвэрт коктейлийг ууснаар бие махбод тань тэнцвэртэй тэжээлийг хүртэж биеийн тань жинж хяналтанд байх тул та хязээ ямагт цовоо сэргэлэн эрч хүчээр дүүрэн сэтгэл санаа тань өөдрөг байна. Wellness is about wellness гэдэг нь эрүүл амьдралын хэв маягийг сонгон аж төрхийг хэлнэ. Үүний тулд өөрийн эрүүл мэндэд нэн чухал амин дэмийг авч хэрэглэн хангалттай тэжээл авч явах ёстой. Манай компанийн wellness-ийн бүтээгдэхүүнүүд нь зөвхөн хүний жинг зохицуулах амин дэм, коктейл, шөлөөр хязгаарлагдахгүй бөгөөд үүний зэрэгцээ эрүүл аж төрөх бүрэн бүтээх хөтөлбөрийг дагалдуулан санал болгож байгаараа онцлогтой. Бүтээгдэхүүн хэрэглэж хөтөлбөрийг даган мөрдөхөөс гадна идэвхтэй хөдөлгөөнтэй байхыг зөвлөж байна. Баг хурал хуралдсан өдрүүдийн нэгэнд нь Oriflame-ийн түншнэр wellness-ээр бие цэнгэлэх арга хэмжээнд оролцохын тулд Луврын музейн дэргэд орших Парис хотын хамгийн гайхамшигт цэцэрлэг хүрээлэнд цугларсан юм. Гагцхүү эрүүл хүн л жинхэнэ гоо сайхан байж чадах билээ. Хин сайн ажиллаж чадна, тэр сайхан амарч чаддаг. Энэ үгийг Oriflame-ийн бүрэн дүрм утгаар нь баталдаг. Парис хотын яг төвд Хэнцэр тансаг Гранд Палас ордонд Oriflame-чүүд компанийн шилдэг түнш нарын ололт амжилтыг өргөн цар хүрээтэй тэмдэглэсэн юм. Парис алтан баг хурал ирэхэд хэр хэцүү байсан бэ? Болтоо биелүүлэхэд хэцүү байв уу? Бид нар өдөр тутам хийх ажлаар хийгээд байх юм бол бидний болцол бол бэлэгдэхэд маш амархан байдаг. Компани маань биднэрт бол дааж давхгүй маш хүнд тийм болцлыг тавьдаггүй. Та өдөр тутам хүний ураад хүмүүс туслаад хүмүүсийг сайн
сайхан байхад туслаад байх юм бол бид нэрээ миний хувьд бол энэ болцол бол одоо би Oriflame-тай 11 жил ажиллаж байна. Ер нь одоо сүүлийн одоо энэ хугацаанд бол бараг одоо 30 гаруй улс орноор аялж байна. Тэгэхээр энэ хугацаанд бол би ямар ч байсан хийх ажлаа хийгээд байхад компаниас маань үзүүлж байгаа энэ боломж бол надад үргэлж нээлттэй байдаг. Тэгээд ялангуяа Парист бол ирэхэд бол хэм хэцүү байгаагүй. Ягаад гэвэл Парист ирнэ гэсэн мөрөөдөл маань намайг өнөөдөр өдөрт болгон сэрээдэг байсан. Өдөр болгон бол Парис руу одоо явна гэсэн зүрх сэтгэл маань маш их хүчтэйгээр босч сэрдэг байсан учраас би өнөөдөр Парист ирсэн байна. Тэгээ Парист ирсэндээ маш баяртай байна. Парист ирж энэ алтан байг хуралд оролцохын тулд та хэрэг ажилласан бэ? Хэцүү байв уу? Мэдээж Парис руу аялахыг бол маш их хүссэн, үнэхээр их хүссэн. Маш их хүсэж байгаа учраас маш их ажилласан, маш их зүтгэсэн. Тэгээд хамгийн гол нь хэцүүгүй юм байхгүй. Зорилгоо тавиад ажиллахад бол бүх зүйл бас тодорхой хэмжээний одоо асуудлыг давж гарахыг бол шаарддаг. Гэхдээ үр дүн өнөөдөр би Парист байна. Oriflame-тай хамт миний олон мөрөөдөл биелж байгаа. Нодлон Стокгольм хотод анхныхаа алтан баг хурал амарч ирсэн. Энэ жил 2 удаагаа Парист амарч байна. Цаашдаа дэлхийн ертөнд надад илүү ойрхон байна гэдэг нь бол мэдрэгдэж байна. Тэгээд Oriflame-тай хамт миний мөрөөдөл цаашдаа ч гэсэн гайхамшигтай биелэх баг. Би хүүхэд байхдаа түүх газар зүйн хичээлд их дуртай тийм хүүхэд байсан. Тэгээд яг энэ багшийнхаа заажсан бүх тэр газруудаар гайхамшигт газруудаар өөрийнхөө бээр их нэртэйгээ ингээд явж байгаадаа маш баяртай. Сэтгэл маш өндөр байна. Тэгээ энэ баг хурлаас бол маш олон манай хүмүүс ирж хүч авч дараа жилийн баг хуралд бол багийнхаа олон хүмүүсүүдийг урьж оролцуулах боломжтой гэж бодож байна. Oriflame компани хинээс ч харагт бус байж өөдлөн дэвжих замаан өөрийн засах боломжийг олгодог бөгөөд Oriflame-д амжилт гаргахын тулд та өөртөө зүгээр л итгэлтэй байж зорилсондоо хүрэх хэрэгтэй юм.